Hi. Энэ удаагийнхаа бичлэгээр энэ бэгийн төрсөн түүхийг хуваалцъя. Хажуудаа хэвтүүлсэн байсан чинь сэрээд байна. Тийм болохоор одоо тэрс яагаад хийх гэж үзье да. Намайг хэрэг даах хүмүүс хамаал намайг золоо гэдэг 3 хүүхэдтэй. 7 өмнө баг хүүгээ төрүүлсэн. Берлинд гэр бүлийн хамт амьдардаг. Миний төрөх хугацаа 4 сая 15 байсан байхгүй юу? Би тийм манай хоёр охин нэлийн хүнд жинтэй 4.2 хэл төржсэн болохоор эртхэн төрчих юм сайн энэ хэсгээс өмнө өдр гэж бодож ирсэн. Манай том охин төрөх хугацаанаас 1 хоногийн дараа дундх маань төрөх хугацаанаас 9 хоногийн өмнө төржсэн. Тэгээд баг хүү дээрээ за нэг 2-7 хоногийн өмнө төржүүл зүгээр юм таги бодоо явжсэн чинь 3-7 хоногийн өмнө төрсөн. 3 сарын 25-нд өглөө 10 цагт төрсөн баг. Төрөх өдрийнхөө өмнө шөнө ингээд үлдчихсэн чинь хэд байсан юм 3-4 цаг үйдсэн юм болоо да ингээл амар ингээд миний давсаг хэрэг хэсгээр амар өвдөөлсэн байхгүй би тэг нойроо харамлаад нойрноо ёо юу өвдөд аам болоо ямар ятратай юм нар өштэй гэж бодоод унтаалсан. Яг ингээд бүрэн сэрж чадахгүй. Тэг бүр ингээд сүултээ өвдөө тэсгээ байгаад нойрноо бацсан байхгүй да ингээд давсаг дүүрчээд өвдөд аам болоо занийг босч бийцээ та гэд. Тэгээ бийцчихэд эргээд тавьсан чинь гинт амар нотой оргол явчихдаг байхгүй. Тэнгүүд нь биш үү хамгийн нойрс эргэсэн. Тэгэл буцаал аягүй урдан 0 евро ороод биц гарыг харахад өмдөө доошлуулсан чинь энэ жоохон too much information гэж магадгүй за. Тэгтээ ярьчих. Амар тусдалтай байхгүй. Тэгээд нэг амар том биш. Нэг жоохон нүүж гараад тэгээ би тэрийг хараад oh my god юу вэ гэд амар шоконд ороод сандраад заавад Google дээр ерөөсөө олигтой мэдээлэл олоогүй юм. Тэгээд нөхрөөс ирээгээд төрөхөөс эмгэлрөө залгаад үсэн тэгсэн гэд хэлсэн чинь за та тэгвэл хүрээ дээр үзлэг хийгээд тэгээд би би танахтай ингээд амдарч ажилладаг бэлэг хийх юм аа те уг нь төрөх юм аа юу лээ те гэж хэлсэн байхгүй. Энд нэг тийм боломж өсөй ингээд эмгэгүүдэд өөрсдөд нь бэлэг хийх юм гээд байдаг. Тэр хүмүүсээс сонгоод нэгэнтэй очиод хамт төрдөг. Тэр хийх юм аа одоо их баригч зөвхөн чамайг төрүүлнэ гэсэн үг. За тэгээд тэр эмэгтэйтэй ярьцгаа тэгвэл гэдэг байхгүй. Бид гол нь тэр эмэгтэйтэй яриаг эхлээд эмгэлрөө залгасан шалтгаан нь нэг өөрөөр 5 цаг болчихсон баха тийм өглөө эрт хүн сэрэмээргүйсэн хэрвээ яг төрөх болоогүйсэн бол хийдэмээ сэрэж ах юм шүү дээ. Тэгээд ямар ч байсан их баригч руугаа залгаад ингэсэн гэж хэлсэн чинь тэгвэл хоёул цагийн дараа амьдагт болцъё. Жидэгтэй ирэхээс өмнө ч гэсэн усанд орчих гэж. Усанд ороод байж захта яг төрөх гэж байгаа өгдөлт юм байна гэж яг тэр үед л анх мэдэрч хэлсэн. Тэрнээс өмнө болохоор нэг тийм амар сонир миний урд нь мэдэрч авах өмнөх 2 удаа мэдэрч авах нэг тийм сонио өгдөлт байгаадсан. Усанд орж дуусчаад усанд орохоос өмнө 2 том охиноо харах эмэгтэй рүү залгасан юм байна. Тэр эмэгтэй залгаад ер нь төрөх хэлж яах шиг байна гэж өөрөө тэр хүүгээд. Тэгээд усанд орж дуусчаад явах гэсэн чинь тэр эмэгтэй маань ирж амжаагүй байсан болохоор манай нөхөр гэртээ үлдээд тэгээд би таксид удаад эмэгтэй рүү ганцаараа төрүүлээд явсан. Тэгээд амар туршлагацсан за 3 дугаагаа төрж байгаа болохоор зүгээр ингээд ерөөсөө төрөх юм аа эмнэлэг рүү авч явах хүмүүс бэлдээ байсан байхгүй юу. Гэтэ уусаа нэг сүртэй бэлдээд ах юм байхгүй ч хамгийн гол юм чинь эрүүл мэндийн даатгалын карт тэгээд хяналтын дэвтэр тэгээд яг нөгөө нэг одоо юу гэдэг дулаан оймс өмсөх юм бол хэрэгтэй хөдөлгөөлтэй байх юм бол төрөхөд жоохон юу яадаг өвдөлтийг удаашуулдаг энэ төр гэдэг тэгээд дулаан оймс тэгээд эвтэйхэн өмсөхөд эвтэйхэн хувцас тэгээд өөрч бий авлаа тавчиг авсан. Тэгэл өөр нэг юм аагүй тэгэл зөвхөн өөр чинь тэр юмнуудаа хийгээл тэгээд нэг тийм том альчуур бас барьсан байгаамаа юу яавал таксинд бас нөгөө цус гарсан гэсэн шүү дээ тэгээд таксиныхан сандлын муу болгочих вэ гэх. За тэгээд таксинд суугаад манай гэрээс тэр эмнэлгийн хоол биш таксигаар 10 минут л газар байсан. Тэгээд ирсэн чинь нэг 6 хагас болж исэн. Тэгээд манай их баригч ирсэн намайг хүлээж исэн. Тэгээд намайг ороод ирэнгүүт шууд юу яа хоёлаа нөгөө цэтэги гэд тэрийг одоо юу гэдэг одоо тэг баслалт гэдэг үү тийм монголоор вейн гэх манай л вейн гэдэг тийм баслалтны хэлсэн байна уу хэр хүчтэй байна нэ тэрээ тэг дээрээс нь хүүхдийн зүрхний цохилт энэ хэмждэг цэтэги гэд байдаг тэрийг байршуулад тэг миний даралтыг үтсэн санаж байна. Тэгээд доор үзлэг хийгээд тэгсэн чинь аль хэдийн 4 см нэгтсэн байсан. За тэгээд бид хоёр тэндээ байжсэн чинь тэр үед ээлжинд гарч исэн эмэгтэйчүүдийн ханы хэмжээрээд юу яа яхагаар харъя жинэн хэрвэн харъя гэд тэр чинь нөгөө төрхөөс 3-7 оны өмнө болохоор жинэн баг байна уу энэ төр гэд бэлтгэл хэрэгтэй хад хэрэгтэй гэж жим багтаах юм бол тэр хүүхдэд нөгөө нэг хүүхдийн эмчийн тэр хэрэг болох учраас тэгээд эхонд харсан чинь нэг 2900 орчим грамм байх шиг байна гэд ойролцоогоор жин тэгж гарсан. Тэгээд тэр бол зүгээр болон санаа зовлтгүй гэж эмчнээ хэлсэн. Тэр өрөөнөөс гараад ирсэн чинь манай нөхөр ирсэн байсан. Тэгээд бид 3 хамтдаа төрөх өрөөгөө сонгоод би тийм бэлэг хийх бамайгүй зүгээр одоо тухайн эмнэлэгт тэр өдөр ээлжинд гарч байгаа юм юугаар их баригчтай
хамт төрөх үед эхлээд ямар өрөөнд ордог энэ тэрийг бол мэдэхгүй яа. Тэгээ би 2 удаа одоо сүүлийн 2 удаа тэр эмэгтэйтэй хамт төрж байгаа болохоор тэгээ тэр эмэгтэй болохоор шууд намайг төрхөр өрөө маань оролцдог байсан байхгүй юу. Тэгээд өрөөнүүдийг харж агаад дотроо байнтай өрөөгийн сонгосон юм. Би надад байнтай усанд орж үзээж доо. Тэгээд байнаас дүүрэх гэж нэлээд удаа. Тэгээд ямар ч байсан ер нь гэрээсээ эмнэлэг явхад л аль хэдийн ингээд уншилт нь нэг 5-6 минут тутамд өгөөд эхэлсэн байсан. Тэгээ нэг 30-40 секунд ч үлээ тийм амар хүчтэй биш. Тэгтэл бас ингээд яг өвдөж байгаа үед нь юм ярьж чадахгүй ингээд нэлээд хаалаа төвлөрүүлэх тиймэрхүү хэмжээний өвдөлт байсан байхгүй. Тэгээд манай их баригч намайг тэгсэн чи гоё ингээд юу яа одоо юу яа өвдөлтөө ингээд юу гэж тайлбарлах юм бэ? Өвдөлт нь эхлэнгүүд энд по айнаатман гэсэн байхгүй. Одоо тэрийг монголоор юу гэх юм одоо бүс рүүгээ ингээд амьсгалаа авахдаа бүс рүүгээ маягтай амьсгалаа гэх юм аа ингээд бүсөө ингээд бүсэн бие онгойлгож байгаа маягтай. Тэгээд яг тэгэж амьсгалангууд өвдөлт нь хамаагүй гай болоод байсан. Тэгтээ ингээд нэг тийм амар хөссөн мэдрэмж ингээд хамаг булчин зангирсан мэдрэмж ингээд төрөөдсөн байхгүй энэ ууц хэсгээр. Тэгээд угаасаа нэг гид томроод нилээ нуруу өвдөөл яваад исэн. Тэгээд хамаг булчин шуурмсан зангирсан л байсан баг. Тэгээ би тэрийг яах ингээд гоё их барьж байгаа хэлж байгаа шиг ингээд энд по айнаатман ингээд по öffnen ингээд ингэмэр байна гэдэг булчин зангирсан болохоор яг сайн хийж чадахгүй ингэж дотроо бодож байгаад бөмбөгнөр суугаад ингээд нэг юугаар бэлгүүсээр эргий гэж даа. Тэгээ бөмбөг атаад ингээд эргүүд чинь тэр айгу айтайхан байсан. За тэр болгоны чинь нэг банта ус дүүрэх үед л хийгээд байгаа штэ. Тэгээ бас нэг хөртөө яг ингээд өвдөх үеэр ингээд миний нурууны тэндээс тэнд хүртэл ингээд доош нь хүчтэй дарах маягаар массаж хийж хэлж өгсөн. Тэр бол бүр ингээд бүр яг ингээд мэдсэн. Эндээс дарж эхлээд тэнд доос тэрнээс цааш явж болохгүй. Манай хөрсөд хэлэхдээ би ингээд төрөх үедээ амар яг юу гэж байгаа мангар сайн мэд. Банта ус дүүрээд тэгээд тэнд ороод тэгээд гисэн чинь ингээд өвдөлт нь хамаагүй багасаад тэгээд өвдөлт хоорондынх нь зайн нэг уртсаад тэгээ барыг өвдөлт хоорондынх нь зайнд нь би ингээд жоохон дуг хийгээд сэрж мэрэдсэн байхгүй. Тэгээ айгу гоё айтайхан байсан тэр банта усан дотор халуун усан дотор халуун тэгтээ бүлээ усан дотор. Тэгтээ гинт би ингээд үгүй яана ингээд өвдөлт хөөд байгаа хэрнээ яг савны амсар нээхгүй тэгээ зүгээр худлаа нэг юм өвдөлт байдаг шүү дээ. Тэгээд байгаа юм биш байгаа даа гэж бодоод жоохон санаа зовсон байхгүй. Тэгээд тэр чинь хэдэн цагт болж исэн юм бэ? Цагийн насаа байхгүй. Ямар ч байсан манай нөхөр гарчаад ороод ирээгээд тэгээд гарахаас өмнө миний утаснаас өөрийнхөө утас руу залгаад спикер дээр нь тавьчаад гарсан байхгүй. Тэгээд нөхрөө гарсны дараа юугаас их барьцаас хоёулаа үслэг хийж үзв. Тэгээд сайн нэгсэн байна. Тэгээд яг нэг манай их барьц үзье гэж хэлэхгүй байгаад байсан нь болохоор шалтгаантай л багт яа тэр үзэхээр 4 см гэдэг анх ирэхэд гэжсэн. Тэгээд тэрнээс хойш нэг ахиагүй байх юм бол жоохон юу яач та өрөө муурч штэ тийм. Тэгээд үслэг хийсэн чинь 7 юм уу 7-оос 8 см болсон байх гэдэг өгөхгүй. Тэгээд хийснийхэн дараа миний бодлоо нэг 3 удаа бацлалт өгсөн баг. Тэгээд тэрнийх нь нэг нь нэлээд хүчтэй бодолтойсэн. Тэгээд хамгийн сүүлийнх дээр нь тэр 3-ын хамгийн сүүлийнх дээр нь pop ямар тэр чимээг нь би ингээд юу яаж чадахгүй дуурайж чадахгүй. Тэгээд хэвчээсээ бүр ингээд сонсогдохоор надад өөртөө тэгээд миний ус хаарсан. Тэгэл ерөөсөө тэр чимээ гараад ус хаарсан. Тэгэл би баяа тэндээс шууд юу яаж хэлсэн. Дүүлэх гэдэг үлээ дүүлж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь манай их баригч ямар нэттэй миний утас руу дуудлага явж байгааг дэмжиж байгаа шүү дээ. Манай нөхрийн нэр хэлсэн. Dan kind kommt jetzt gleich. Хүүхдч одоо удахгүй төрлөө шүү гэ. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр удалгүй л гараад ирсэн. Тэгээд би бүр тэр үед яг ингээд аль хэдийн дүлээд хийсэн баг хүүхдийн талгаа талмал гарсан ч илүү да. Тэгээд тэр усан дотор банта усан дотор л байгаа шүү дээ. Би өгөн тэр усан дотор төрнө гэж ерөөсө төлөвлөөгүй байсан байхгүй. Зүгээр яхаа өвдөлж байгаа үед энд байл айтайхан байж магадгүй байна гэд туршиж үзээгээд тэгээд тийм айтайхан байсан. Тэгэл тэндээ байжсэн. Би тийм хурдан төрчин гэж бодоагүй. Уг нь төрхөөс өмнө за гарандаа барандаа гэж бодож байжсэн чинь. Тэгээд тэндээсээ гарч амжилгүй. Тэгээд дуулаад ихэрсэн. Тэгээд манай нөхөр ирсэн. Тэгээд миний хажуу суусан. Миний гар марич байж нэтэрийг бараг амжааг баха. Тэгэл 3-4 удаад үлсэн юм билүү. Тэгэл тэгсэн чинь манай их бараг шууд англи миний хоёр хөлөө дундуур манай хүүхдээ өгөөл миний гар дээр тавьсан би бүр яа гоё мэт. Тэгээд 10 цагт төрсөн байгаа. 6:30-д эмнэлэг татаад 10 цагт төрсөн. Амар хөтөн төрсөн. Манай нөхөр бүр ингэж юу болоод байгааг ч ойлгоогүй гэсэн.
Манай их баригчийг өвөгдөж удахгүй төрлөө гэж хэлэхэд уг нь яг дээшээ гарах гээд лифтний урд зогсчихсан. Тэгээ лифт нэрэхгүй амар удаад. Тэгэл яарал ороод ирсэн чи барыг тийм хүүхдийн налган гарцаа хийдий төрөөд эхэлсэн өнөхрөө ингээд юу болоод байгаа ойлгохгүй. Би хүртэл өөрөө явж барыг юу болоод байгаа ойлгохгүй. Амар хурдан бүх юм болж өнгөрөөд байсан болохоор тийм. Тэгээд миний одоо мэдрээгүй өвдөлт эхлэх шөнийн 3-4 цаг болсон байсан гэдэг юм бол 5-6 цагийн дотор. Үлээ. Тийм 6-7 цагийн дотор төрсөн амар хурдан гэсэн янз бүрийн урагдаад энэ байгаагүй жоохон бат зэрэг урагдсан байна гэсэн юм нэр. Тэгээ оёх шаардлагагүй гэсэн тийм маань 3-300 грамм төрсөн. 51 см толгойн хэмжээ нь 34 см байсан санагдаж байна. За ийм байна.